Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрдэнэс 5-7 талаар цогц мэдээллийг бид бэлтгэн хүргэж байна. Энэ хүү мэдээллийг би 5 хэсэг болгон хувааж байгаа. Нэгдүгээр 5-7 нүүрсний орд гэж юу вэ? Эрдэнэс 5-7 гэж юу вэ? Эрдэнэс 5-7 1000 ширхэг хувьцаагаа хэрхэн баталгаажуулах вэ? Хувьцааны өгөөж хизээ хүртэх вэ? 1000 ширхэг хувьцаатай холбоотой нийтлэг асуулт хариулт гэсэн 5 хэсэг байгаа. За өнөөдрийн үед бид Эрдэнэс 5-7 1000 ширхэг хувьцаагаа хэрхэн баталгаажуулах вэ гэсэн сэдвээр ярилцсан. За үүнээс өмнө баталгаажуулахаас өмнө та энэ хувьцаа эзэмшиж байгаа эсгээ мэдэх хэрэгтэй. За хэрвээ та хувьцаа эзэмшиж байгаа юм бол мэдээж баталгаажуулах шаардлагатай болно гэсэн үг. Тэгэхээр бид бол дараах линкээр орж Эрдэнэс 5-7 компани хувьцаагаа эзэмшиж байгаа эсгээ хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа эсгээ мэдэх боломжтой болдог. За тэгэхээр та интернет браузерх нээсэн байх шаардлагатай. За ингээд schcd.mn гэсэн ийм сайт руу хандлт хийж орно. За энэ нь бол Монголын үндэс цасны төлбөр тосоо төлөвлөсөн хадгаламжийн төвийн сайт байгаа. За ингээд сайт руу ороод нүүр хэсэг дээр баруун дээд хэсэгт нь бол үйлчилгээ гэсэн ийм хэсэг байна. За энэ дотор 3 холбоостой. За үүний дундх холбоос бол данстай хэсгээ регистрээр шалгах гэсэн ийм холбоос байгаа. За үүн дээр дарна. За ингээд дарснаар эргэн та Эрдэнэс 5-7 хувьцат компани хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл цахим хуудсанд буй регистр гэсэн холбоосыг дарна гэж. Тэгэхээр регистр гэсэн холбоос дээр дарлаа. За ингээд гарч ирж байгаа үр дүн нь бол та регистрийн дугаараа оруулна уу? Регистрийн дугаарыг зөвхөн кириллээр бичих ёстойг анхаарна гэж. Та данстай хэсгээ шалгахдаа Windows стандарт гарын драйвер ашиглаж регистрийн дугаараа оруулна уу? Жиж Monkey ашиглахгүй гэсэн ийм заавартай хайлттай байж байгаа. За үүн дээр одоо бид жишээ олгоод нэг хүний регистрийн дугаарыг хийж хайлт хийж үзүүлье. За O 07 30 04 45 гэсэн ийм регистрийн дугаарыг хийгээд хайлт хий. За хайлтын үр дүнд эргэн та Монгол улсын засгийн газраас олгосон Эрдэнэс 5-7 хувьцаат компани 1072 ширхэг хувьцааг эзэмшигчээр бүртгэгдсэн байна гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. За ингээд та эндээс хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа вэ гэдгээ мэдчихнэ. Дээрээс нь хувьцаа эзэмшиж болж бүртгүүлж үгүй гэдгийг мэднэ. За үүний дараагаар та энэ хувьцаагаа баталгаажуулах хэрэгтэй. За баталгаажуулна гэдэг маань брокерийн компанид очиж үнд цасны данс нээлгэнэ гэсэн үг. Үнд цасны дансыг нээлгэснээр таны энэ хувьцаа таны данс руу орж таны нэр дор эзэмшилт чинь ирнэ гэсэн үг юм аа. Ингэснээрээ таны хувьцаа баталгаажиж байна гэсэн үг. За тэгэхээр та данс нээлгэх гэсэн асуудалтай тулгарна гэсэн үг. Тэгэхээр дансаа хэрхэн нээлгэх вэ гэхээр 7000 төгрөгтэй 90 үнэлгээтэйгээ нэг хувьцаа зөрөгтэйгаа. За хүүхэд бол төрсний гэрчлэгээтэй эцэг их найл нэгнийх нь 90 үнэмлэгтэй байх ёстой. Ийм бичиг баримтыг бүрдүүлээд брокерийн компанид очиж дансаа нийлгэнэ. Тэгэхээр брокерийн компани хэрхэн сонгох вэ гэсэн ийм асуулттай тулгарна гэсэн үг. Тэгэхээр бид YouTube суваг дээрээ үнд цасны арилжаанд хэрхэн оролцох вэ гэдэг энэ сэдвийн хүрээнд брокероо хэрхэн сонгох вэ гэдэг дээр бол зөвлөмж бэлдэж хүргэсэн байгаа. Тэгэхээр та тэр хичээлийг үзэж брокероо хэрхэн сонгох вэ гэдэг дээрээ зөвлөмж аваарай. Та YouTube-ээс Gavli UCK гэсэн хайлтаар хайх юм бол манай олон нийтэд зориулж хийсэн бүх видео хичээлүүд нээлттэй байгаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.